Хамтран ажиллагч House Brand. Додвийн хүүхдүүд өвөл чандман хайрхан руу модонд яваад өөхөр тэргээ модноос уйжгаад нэг харсан чинь засан дээр ногоон дээлтэй өвхөн сууж байжээ. Эдэр 9-ийн дажигнсан чавар дунд ер даарч бээрсэн янзгүй хөөл нөцгөн бас тэгээд суусан газрынхын цас дохоо хэрийн газар айлмагтаад ууршчихсан байсан гэдэг. Даагны хүзүү хугамшгаад алжихдаг муухар банднэр тэр дорол айд сандран хумгүй зүгтсэн байна. Хүний биеийн дулаан 36 хэн байдаг бол луусын эзэн буюу газрын догштын биеийн халуун 70-аас 80 хэн байдаг гэж лус судлаачид дурдсан байдаг. Намрын анхны заснаар улсын анчин гончиг мөр хөөж явтал бас л хөл нүцгэн эмэгтэй хүний мөр чандман хайрхны оройд даарсан гэдэг. Араас нь нилээд газар мөрдөн хойдол ширэнг рүү ормогцоо нөгөө мөрчин гэнт чоны мөр болон цаашаа одсон байна. Гончиг бүрий тасардал мөрдөөд сүүлдээ сөрөг бугын жим рүү оруулаад алдчихаж. Луусын дуудлага гэж тун хэцүү зүйл байдаг аж. Гүн харанхуу айц дөрүүлхийн зэрэгцээ. Ямар нэгэн нууцлаг хүчээр даллан дуудаад байдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй юм санаж. Ялангуяа нойрондоо луусын дуудлаганд өрдсөн хүн насан туршдаа босч явах, ганцаараа ярих зэрэг зүүдэн өвчтэй болдог байна. Хүний биед аимшигтай хордхи асар хүчтэй энергийн их үүсвэр зэрэгцэн ойршдог гэлцэн. Зогцсыг чандарлан шатаахад хордхийг ялгардаг. Хүнийг амьсгаа хорох үед энергийн хувь нь мэдрэгддэг. Лус нь могоон хороож зогтдог ер бусын тогтолцоотой амьтанд бол заримдаа дээр дурдсан хоёр зүйлийн улмаас хүмүүсийг өөр лүгэ дууддаг байна. Могоог лусын амьтан гэдэг нь зарц боол гэсэн утгатай юм санаж. Чандман хайрхныг маш дээр үеэс дээдлэн дахиж байсан гэж өвгөд хуучилдаг. Энэ уламжлал 1950-ад оноос эхлэн тасарч сүүлдээ модонд нь хайхрамжгүй хандгуулжээ. 1990 он гэхэд хайрхны 3 том амны битүү эрт сүхний дор шинг хэрч додор нь хорогдсон адуун сүрэг холоос ил харагддаг болсон аж. Харин 1992 оны намар чандман хайрхныг нутгийн ламнар анх сэргээж тагсан бөгөөд тэр үеэс л догширч эхэлсэн гэж зарим хүн ярьдаг. Гомб гэж өвгөн насаараа нүгэлт гар гөрөөчн байсан хүн. Тэр бээр нэг өрөө уулнаас бууж ирэхдээ "Умахум базар гүрүү бадма сэдихум" гэж залбирсаар ирсэн байна. Тэр бээр өдөржин мараа сахиж угаад 12 салаа эвэртэй данаас нь том буг буудчихлээ. Хөөр баяр болсоор гүгэд очтол хоёр иврийг нь алд хэрийн урд. Адханд нь багтахааргүй бүдүү могоо ороочихсон. Гурвалжин нүдээр өөдөөс нь ширтэж байсан байна. Өвгөн айсандаа зүгтах гэтэл хөлн тушаатай юм шиг урагш хөдөлсөнгүй. Могоо ховсонд орчихсон энэ байж. Хэдэн цаг тэгж зогснооч мэдэхгүй. Умаахум базар гөрөө бадма сэдихум гэж үнсээр нэг юм холдсон аж. Сүүлдээ түүний өрөөсөн нүдийг хайрхны савдаг авч удсан байна. Мод булхаад иж явсан морин үргэж тавхаад мөчрөөр нүд рүү нь шав хурцчихсан байна. Яг буу онж шагаадаг нүдийг нь онцгсон байгаа юм. 1996 оны адаг сард чандман хайрхны уулын орой 3 өдөр битүү үйлдэ өнжжээ. Гэтэл 3 дахь өдрийн орой зүүн хойноос тасгар өнгөтэй үйл гарч тэр шүнжин хайрхны орой руу 10 гаруй удаа аянга буулсан аж. Маргааш нь адуунда мордсон улс уулын орой хар хормоод нь бүдүүн хар модыг үндсээр нь булгартал аянга нэрэгчсэн байхыг олж харсан гэдэг. Түүнээс хойш л хайрхны савдаг амиллаа гэж хөгшид ярилцах болсон байна. Яг тэр намар хотоос мааз машин хөлгөлсөн баахан хүн ирж дондог гихч хүний дамраад өглөөнд явхдаа хайрхны доод хормоогоос машинаа тулгаж яваад баахан мод хэрэгсэн байна. Гэтэл хойтон жил нь дондгийнд хоёр хөлөө өвдөгнөөсөө доош тайруулсан нэг хүн хэдэн ламтаа ирж баахан ном уншуулж сан тавиулаад явсан бөгөөд энэ хүн бол урд жил машинтаа ирж мод хэрэгсэн хүн байлаа. Тэгээд луз савдаг харагдаж байгаа нь.
Хүмүүс лус савдгийг бугуунсан урд цагаан сагалтай өвгөний дүрээр төсөөлдөг. Гэвч энэ бол ташаа ойлголт. Цагаан өвгөн нь газар дэлхийн эзэн юм. Лус нь салхин бие, усан ам, модон хөлтэй, хадан тархитай, галан цустай байдаг аж. Төвний өмч гэвэл бүх амьтан араадан жиг үрдэн. Хүнс нь жимс ногоо. Хэмэр нь сайхан хөөхөн. Хүч тэнхэн аадар бороо хур тундас. Данжуур судрын 16 дахь бодонд энэ тухай өгүүлсэн байдаг. Дондгийн дэрсэн хөлгөн хүний түүх хэдийгээр гол усныхан тархсан ч сүсэг бишрэлгүй улс хайрхны ар бүлээс түш бэлдсээр л байв. Харин хазгаа Дамбиг игчийн цэргээс халагдж ирсэн сайхан хүү унган морныхон дөрөөнд чирэгдэн амь насаа алдсны дараа Тэндхийн айлууд хүүхдүүдэд хайрхан руу зүглүүлэхэ болжээ. Дамбигийн хүү шувууны үүртэй мод хөрөөчихсөн гэдэг. Гэвч өнөөдрийг хүртэл хаяа нэг хүн амьтан хайрхан ууд гарч мод огтолсоор л байна. Өнгөрсөн өвөл гихтэл хайрхан уулын эргэн тойрон метр зузаан цас орж олон айлын хот харлуулсан цуд улсан билээ. Хэрэм маш жижигхэн хорголын чинийхэн тархитай амьтан. Гэвч энэ жижигхэн тархи асар их багтаамж, агуу их санамжтай ажээ. Бурхан төрлөختөнд аюул занал учруулж болох үсгэн. Хэрэм жил бүр мянган боргоцой өвлийн үүсэндээ нөөцөлдөг байна. Тэгэхдээ түүний цааш амьдрах хэсэг нь боргоцой бүрийг хаан нууснаас хань чадхаас хамаардаг хэрэг. Ер нь их хэрэм энэ мянга нэгээр нь өөр газар нууцалдаг бөгөөд эргээд бүгдийг нь нэгд нийгэнгүү олж чаддаг ажээ. Эрж байдгүй амьтад ухаантай гэдэгтээ эрдэмтэд нэгдээд байна. Бас тэр хэрээр айхтар хараалтай амьтан болохыг олон анчин бадалдаг. Ялангуяа өвлийн өмнөхөн өөзөө нөөцсөний дараахан хэрэмний өөрийг ухаж төнгөсөн хүн сайнаа үздэггүй гэх юм билээ. Учир нь хоолойгүй болсон хэрэм өөрийнхөө сүүлээр эсвэл ацмонтон дундуур толгоо хийн ам аяг үтгдэг байна. Энэхүү нарийн явдлыг мэддэг анчид ан хөөхтөө хизээч хэрэмний өөрийг онгождөггүй аж. Хэрэв үнэхээр хэрэм алах шаардлага гарвал зуны дэлгэр цагтаа арьс үсийг нь авах зорилгоор агнадаг байж. Дээхэн үед манай улс зөвлөд толгойд улсын төвхийн эдийг хангаж байхдаа жишээлд зөөнгүү хэрэмний арьсыг гаргадаг байсан. Гэвч тухайн үед хэрэмнийхэн арьсны тоог үзээлэж арайж өөрнөөс нь бариад алжихдаггүй байлаа. Харин сүүлийн жилүүдэд боргоцсон самрын тос наран цэцгийн тосыг бодвол илүү өдхөн, ээлжлэгтэй байгааг анзаарсан урд хөршийнхэн самрыг үн хайрлаг худалдаж авдаг болсноор манайхан самрыг болоогүй байхад нь төөхөөс гадна хэрэмний үүсэлсэн самрыг хайр найргүй ухаж авснаар олон хэрэм өөрийгөө боомлдог болсон тухай өвөр хангаа нутгийн нэгэн анчин өгүүлсэн юм. Тэр байр ах トゥ хоёр тохиосон нэгэн эмгэнэлт явдлыг хэрэмтэй л холбоотой хэмээн бадлан ярьсныг та бүхэнд хүргэе. Нанзад өвөрхөнгөө аймгийн хүргэн болоод эхнэрээ даган хужирт суманд амьдэрсэн байна. Сумын нутаг дэвсгэр дээр аршаан сувлал байдаг болохоор тэнд дэрж амрагчдыг бүтэн өдөр хужиртаас холгүйхэн төвхөн хэд орхины хүрхрээ хар хорин зэргийг үзүүлж хэдэн төгрөг олон амжиргаагаа болгочихдаг байж. Эхнэр нь сумын төвд жижигхэн дүцтэй бөгөөд бас л чамлахааргүй мөнгө олжчихдаг байжээ. Эм маягаар залуу хос урам зоригтой амьдарч байлаа. Нэг намар нанддын дүү болох эрдэнэхүү найзынхаа хамт тэдний дэржээ. Ирсэн хэрэг зорилго нь самар төвх. Сургалтын төлбөрийг нэхэгдээд аав ээж хоёр нь шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлбөрийг яагаад ч дийлэхгүй байсан учраас арга буюу ингэж яваага ахтаа учирлжээ. Аахан ч зааргалсангүй нутгийн хүмүүсээс асууд сургалан бат үлзийт сумын нутагт битүү хушин ойд хүргэж өгчээ. Моддын доогуурх самрыг хүмүүст үүсгэсэн бололтой. Харин ойгоор нь боргоцоонууд намайг аваарай гэх шиг бүнжигэнтэл харагдаж байжээ. Ингээд ахан дүүгээ найзынх нь хамт өглөө эрт хоол хүнстэй наваажж буулгачаад орой ирж явхаар болж. Тэр хоёр ч ажилдаа уухайлан орж бүсээр бие баглан аль болохоор оройр нь мацж гарчээ. Хоёулаа модон давирч урдхан гişүүгээр боргоцойгоо унгана. Тэгээд боргоцойгоо дуусгаар нь бууж шуудайлна.
Харин сүүлдээ тэр хоёр хэн нь хэдэн шуудаа түүхөө үзэж хүртэл уралдсан байна. Энэ нь ч тэдний ажлыг тун амжилттай болгожээ. Орой ахыгаа ирэхэд тэр хоёр хэдийнэ 20 шуудаа самар дүүчихсэн байж. Ахаа түүмээр байвч энэ олон шуудаа боргоцойг авч явах машин олдохгүй гэсэн ахыгаан үгэнд орж Улаанбаатар руу буцжээ. Өнөөхөн ч овоомонг болж төлбөрийнхөө хагас ухсыг ч хийсэн барагдуулсан да Эрдэнэхүү тун баяртай байлаа. Боргоцоогоо авчир зарахад зайруулсан самраас хэд дахин баг үнээр өгсөн аж. Иймд Эрдэнэхүүгийн сэтгэлд дараа явахдаа самраа зайруулж ирвэл илүү ашигтай юм гэсэн бодол уяа таяа угуулжээ. Дээр нь олзоо найзтайгаа хуваасан жаахан тиймхэн санагдаад байж. Гэтэл удалгүй дахиад л төлбөрийнхөө үлдэгдлийг нэхэмжилсэн байна. Эрдэнэхүү ч шууд л ах руугаа гараад шидчихсэн байна. Энэ удаа харин ахтайгаа хамт явлаа. Намар оройн цаг байсан тул боргоцой болцгүй үзжээ. Өмнөх шигэ гişүүгээр зохиж унахын хэрэг гарсангүй. Мөчрийг нь жаахан л хөдлөгчихвэл боргоцой бороо шиг асгарч байлаа. Ингэж мөчрөөс мөчрлөө дүүлэн авч байхдаа Эрдэнэхүү санамсархүү хэрэмний өөр олжээ. Шагаавал дүүрэн цайруулсан самар. Олзондоо амтчсан Эрдэнэхүү хэрэмний үүцийг цөлмөж орхихон тэр. Уг нь хэрэмний үүрийг авбал том болгон оронд нь яотон тавьдаг. Мөн бүгдийг нь авдаггүй хэрэмэнд багыг ч гисэн үлдээдэг ёсыг ах トゥ хоёрын хинэнч мэддэггүй байсан гэж. Түүнийг ингэж өөрийг нь самар дэч олцондоо шунаж байхад нэгэн хэрэм хачин аваа гарган хажуу мөчрөөр нь гүгэтэл байж. Эрдэнэхүү түүнийг харсан ч хараагүй юм шиг самрыг нь авчгаад буужээ. Модны дор буугаад хэрэмнээс дээрэмдсэн самраа нэг шуудаанд хийгээд унагсан боргоцоонуудаа түүж байтал яг хажууд нь нэг юм бит ихэн унав. Гайхан харвал төрүүхэн өөрийнх нь өмнөр хойгор гүгээд байсан цагаан сортой өнөө хэрэм байхан тэр. Гэхдээ хачин сүүлээрээ хоолойгоо боомлсон маягтай байх бөгөөд нүд нь хараастай байсан гэж. Тэр нүднийх нь харц Эрдэнэхүүг нэвчвд харж байгаа мэт нэг л сонирн байжээ. Ахыгаа боргоцоогоо шуудаалan ирэхэд энэ тухайгаа хэлтэл ах нь ойш өссөнгүй. Эртхөө очиж самраа цайруулъя. Тэр өндөр модноос унж байгаа амтан өгөхгүй өөр яах юм гээд тооссонгүй. Хараа бүрий болоход тэр хоёр уулнаас бууж гэрлүүгээ явжээ. Машинда 10 гаруй шуудаа боргоцоо нэг шуудаа цайруулсан самар хийчгээд урамтай наргагүй буцаж явлаа. Ойгоос гарч талын замд ортол тэдэнд элдв зүйл тохиосонгүй. Замын хажуугаар ямар ч модгүй нүцгэн тал давхиж явтал яг урдуур нь зам дээр сүлжилдэж эхэлжээ. Яагаад модгүй газар хэрэм яваад байна гэж дүүгээ асуухад ах нь за юу гэж хэрэм байдгийг зурмал андуурч хараа биз гэсэн байна. Цааш холдоочгүй байтал жолоочийн эсрэг талын толон дээр нэгэн хэрэм суужчихсан явж байгаа харагдав. Дүүн түүнийг хараад муугаа ашгартал өнөө хэрэм алга болчихж. Ингээд хужиртын наахан явж байтал арын суудлын тэр хавьд ямар нэг юм маажих чимээ гараад байжээ. Гайхсан ах нь машинаа зогсон шалгатал өдрийн өгсөн хэрэм хоёр гартаа боргоцоо барьчихсан бовор хийгээд сууж байжээ. Тэр байр чи энэ хэрмийг машинд хийчихсэн юм уу гэтэл дүүн өнөө хэрмийг харангуйтаа ухаан алдаад унжиж. Ингээд хэдэн өдөр угаан санаа норон гарan байсан түүнийг хотод хүргэж өгөөд буцах замдаа ах нь цагаан зам дээр онхолдож нас оржээ. Эрдэнэхүүгийн бийч олигтой сайжирсангүй. Өнөөх хэрмээ ярьсаар галзуурл нь улам хөдөлсөөр байсан бөгөөд нэг өдөр дагтнаасаа өвцгийг нь авсан хэрэм шиг боомлоод нас орчихсан байжээ. Гурван жилийн өмнө зүүн хараагийн өр тарианы баригад дээр ирсэн нэгэн хэдтийн тухай хүмүүс янз бүрээр ярилцж байв. Гэвч тэр ярианы хамгийн их сонирхол татсан нь энэ муу хужаа манай энэ авийг тэр чигээр нь худалдаж авах юм гинэ гэсэн цөө байлаа. Гэтэл 2 сарын дараа гихтэл өнөө хэдэд маань арьс махан шуугдаад өлбийсэн цонхгор цагаан юм болчихж. Эмчид очиод үзүүлэхэд нь тусал задрах өвчин болжээ гэд мэдрэлийг нэмж эхэлсэн боловч тус болсонгүй. Лею хэмээх 32 настай тэр залуу зүүн хараа дээрээ дудаагүй байхдаа
үүгээр түүгээр тэнэж газар үзэж яваад эхнэр хүний мэм шиг өөгүй цагаан хатан дээр санамсаргүй шээчгэж. Шээснийхэн дараа ийм хөөрхөн гой хатан дээр яах гэж шивэ гэж жаахан гимшсэн аж. Тэгтэл тэр шин зүүдэнд нь нэгэн залуухан хөөрхөн хүүхэн ирж өвөрт нь ороод янаглан амаргалжээ. Түүнээс хойш шөнөбөр зүүдэндээ тэр залуухан сайхан хүүхэнтэй жаргадаг болжээ. Гэтэл сар болов уугүй юу эцэж тураад тамир тэнхэнд барагдаад эхэлсэн дээрэж. Аргаа бараад нутгийн номтой лам дээр очижээ. Лам түүнийг харснаа дурамчхан шоо хийж үзнэ. Цагаан лусаа та бузар оруулсан юм а да. Тэр газар доо очиж сан тавьж дахил өрг гэсэн аж. Гэвч Лео овогт хичнээн хайгаад ч өнөөх цагаан хатаа олсонгүй. Аргаа бараад нутгийнхнаас гуйж 2-3 хүнтэй хамт хайлтсан ч тусыг олсонгүй. Сүүлдээ бүр их турж ицснээр саяхан Бээжин хотын төв эмнэлэгт амьсгал хураасан гин.